Сайн байцгаана уу, энэ чухал өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Тэгээ нодлон яг энэ өдөр энэ хуралдаан дээр хямаабын чадамжийн үнэлгээ арга зүй гэж. За тэгээд хэрэгжүүлсэн туршлага нэвтрүүлсэн тэгээ шаардлагатай байна гэдэг эрэлт хэрэгцээг ярьсан. За тэгээ өнөөдөр бол арай өөр үзгээс ярих гэж бодсон. Өнөөдөр бидний бодлогын хувьд, тогтолцооны хувьд бодлого тогтолцооны хувьд одоо болж байна. За тэгэхээр ер нь бидний яг энэ яг хямаабын одоо бодлогыг сайжруулах, хэрэгжилтийг сайжруулахын тулд одоо бид нар яг төрийн түвшиндөө, байгууллагын түвшиндөө, ажилтны түвшиндөө юм гурван түвшинд бид нар яавал болох юм бэ гэдэг энэ судалгаандаа суурилсан юм саналуудыг төвчүүлж байгаа. За тэгээд цаашаа өргөжлүүлээ тий. За тэгээд та бүхэндээ өнөөдөр уулзсандаа баяртай. Энэ юм байна тий. Окей. За тэгээ бид нар нэг юуг авч үзэх хэрэгтэй юм бэ? Бид нар юуг орхигдуулаад байна вэ гэдэг дээр ингээ пойнтлахыг хүсэж байгаа. За энэ дээр зүгээр бүх байгууллагуудад тэгээ чанар гэж асуудлыг ярьж байгаа тийм. За бид нар бас ISO 45001-ийг хэрэгжүүлдэг гэдэг ингээ ярьж байна тийм. Чанарын стандарт энийг хэсэг тийм. Тэгэхээр энэ чанарын одоо баталгаажуулалт буюу энэний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд гэж байна. Тэр бүрэлдэхүүн хэсгүүд дотор байдаг гол чухал сегментүүд нэг нь хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нөгөө нь бол ажилтны чадамж байгаа. За энэ чадамжийг бид нар зөвхөн мэрэгжлийн одоо технологийн үйл ажиллагаа гэж хараад байгаа боловч энэ цаана хямаабыг хэрэгжүүлж байгаа дадлаг гэдэг юмтай аягүй холбогдоод байгаа. За яг судалгаагаар ингээ харахаар бид нар бас нодлон ярьжсэн тэгээ бас л их тэрний үндэслэл байгаа. Бид нар яг ажил эхлэх үедээ хабыг сануулдаг, гар үсгийг авдаг тий. За ингээ дэвтэр хөтэлдэг. Окей чи болол ингээ хабынхаа юг дүрмийг хэрэгжүүлнэ ингээд чи гарын үсгээ зурчлаа. За нэг бид нар баталгаажууллаа гэдэг ингээ гаргацдаг. Гэтэл яг аюул хаана гардаг вэ? Осол хаана гардаг вэ гэхээр яг ажлыг гүйцэтгэж байгаа үед тэр технологи үйл ажиллагааг дараад байгаа байхгүй юу? За тэгвэл энд одоо яг технологийн одоо үйл ажиллагаа хийхдээ тэр ажлынхаа орчин аюулгүй ажиллах энэ юутай холбоотой юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Түүнтэй холбоотойгоор бид нар энэ чадамжийн үнэлгээ тий яг хабын дадлаг гэдэг чинь хаана байх хэвээр яаж хэрэгжүүлж байгаа хэвээр тэр соёл нь яаж хэрэгжих хэвээр гэдэг асуудлыг ярих хэвээр. Тэгээ бид нар өнөөдөр бодлогын хувьд аваад үзэхээр хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бодлого байна. Хууль байна. За тэгсэн чинь одоо ингээд чадамж гэдэг ийм зүйл хэрэгтэй юм байна. За тэрийг үнэлэх хэрэгтэй юм байна ярьж байна тий. За тэгээ чанарын баталгаажлалтыг бий болгож байгаа энэ чухал компонентуудын бодлогын уялдаа холбоос сул байгаа. Энийг яаж хэрэгжүүлэх, яаж энэ хоёрыг уялдуулах вэ? За ингээд судлаад үзэхээр бид нар зүгээр юм хоёр тусдаа юмыг яриад нийлүүлэх гэж яриад байгаа юм биш. Энийг угаасаа олон улстай улсын байгууллагууд яг энийг хилээд зөвлөд байгаа. Өөрөөр хэлбэл бидний одоо нэг энэ чадамж гэд нэрлээд байгаа энэ зүйлийг чинь ISO 45000 ч өөрөө тусгацсан байна тий. Сая эхний илтгэл дээр ч гарлаа, сая ч гарлаа. 7-гийн 2 дээр чадамж гэдэг зүйлийг бид нар хэрэгжүүлээрээ хабын хувьд гэдэг. За олон улсын хөдөлмөрийн байгууллага ч гэсэн үүнийг сануулсан байгаа. За бид нар чадамжтайгаар одоо тэр технологийн үйл ажиллагаагаа хабын чадамжтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ нь өөрөө үйлдвэрийн байгууллагын тэгээ цаашдаа нийгмийн аюулгүй байдал их чухлаа гэх тий. За ингээд сануулсан байж байгаа. За тэгэхээр энийг судлагдаагүй нэг юм зүйлийг ерөөсөө ярих гэдэг байгаа биш тий. За тэгвэл өнөөдөр бид нар Монгол яах ёстой юм бэ? Хямаа болон чадамжийг хэрхэн уялдуулах вэ гэдгийг бид нар бодлогын түвшинд яах вэ гэдээ авч үзэж байгаа. За бодлогын түвшинд яг энэ асуудлууд бол шийдэгдээ сайхан орж байгаа. За 2024 онд Монголд энэ мэргэжлийн үстэй шатлсан бүгдтэй. За энийг зүгээр яг олон улсын нэршлэр нь хэлэх юм бол National Qualification Framework гэж байгаа тийм. За ийм зүйл ингээ яригдаж явж байгаа. Монгол улс 14 оноос хойш судалсаар хагаад 10 жилийн дараа энэ тогтолцоогоо баталсан. Энэ бол биднэрт өнөөдөр яг одоо хаб гэдгийг тийм хямаабыг бид нар яг уур чадвар болгож дадал болгож харахын тулд бидэд юу хэрэгтэй гэдэг энэ асуудлуудыг авч үзэх юм боломжийн болгон гарцсан. За энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг түрүүн давааны багш ярьсантай яаж хэрэгжүүлэх вэ гэдэг журам нь одоо ингээ хоёр явны донд хийгдэж явж байгаа. За эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ерөөсөө одоо Монгол улсад өнөөдөр яг энэ хямаабын энэ мэрэгчлэнүүдийг бэлддэг энэ чадамжийг түвшнийг авч үзэж байгаа тогтолцоо ямар байна вэ гэдэг дээр эхлээд ярих хэрэгтэй болж байгаа. Төрийн түвшин тий бодлогын түвшин. За тэгэн гол зүгээр судлаачийн хувьд аваад үзэхээр биднэрт нэг яг хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбоотой ажлуудыг бэлдэж байгаа нэг хэдийн юм сургууль байна. Төвшингүүд тий. За энэ ч ихсаасан байна. Жишээлбэл ихтэй сургууль дээр хабын одоо мэрэгчлэр бакалавр, магистр эзэмшиж байгаа хүмүүс байна. За чиглэлээр судалж байна тий. Энэ бол боловсролын зэрэг. За тэгэнгүүт өшөөд биднэрт юу вэ гэсэн чинь хабын одоо сургалж явуулдаг сургалтын төвүүд байна. За
За тэгээд бас хабын одоо сурагч багш гэж байна. Ажилтны инженер гэж байна. За ямарваа нэгэн байдлаар одоо хабтай холбоотой албан тушаал эрхэлж байгаа инженерүүд гэж байна. Одоо байгууллагууд дээр тийм. Тэгээ энэ үсийг ингээ аваад үзэхээр эн чинь яг одоо ямар мэрэгчлэл одоо хабын хувьд те одоо ямар түвшний туршлагатай, ямар түвшний дадалтай, тэгээ зөвлөх түвшинд байгаа мó эсвэл дөнгөж бие суралцах ч юм уу гэдэг ялгамжгүй байгаа даа. За тэгвэл энийг бид нар ялгаж тогтоосноор тэгээ өнөөдөр яг хабын ажилтнууд ямар түвшинд ажиллаж, ямар цалинтай байж нийгмийн асуудал нь яаж шийдэгдэх вэ гэдэг бодлогоор ийм зүйл гарч ирэх гэдэг байгаа юм. За энийг тогтооцсноор бид одоо ямар ур чадварыг ажлын байранд хэрэгжүүлэх юм, хин нь багш байх юм, хин нь зөвлөх байх юм, хэнийг нь туршлагатай мэрэгсэн гэж үзэх вэ гэдэг энэ асуудлыг шийдэх гэдэг. Тэгвэл төрийн түвшинд бид нар одоо бодлогын түвшинд ийм зүйлийг ингээд шийдъя гэх тийм. Мэрэгжлийн үндсээ шатлсан бүтэц буюу энд одоо Монгол улсын энэ бодлого гарснаар бүх мэрэгчлүүд, бүх ажлууд өөрийн гэсэн мэрэгшиж байгаа түвшинтэй болж ирж байгаа. За энэ нөгөө журманд гарах юм бол аль мэрэгжил, аль түвшин, аль чиглэл ямар чадварыг бид нар хүлээн зөвшөөрөх юм гэдэг энэ асуудал яригдана. За тэгэхээр яг ийм бодлогын одоо суур тавигдсан юм чи бид нар яагаад одоо хабтай холбоотой чадамжуудыг бид нар төвшинжилж болохгүй гэж. Тэрний гол орхон компани, тэрний барилгын салбарт одоо ямар секторуудтай яаж байх юм гэдгийг бид нар яагаад тодруулж болохгүй бид одоо гэж гэдэг тийм. За нэг ийм асуудлуудыг бид нар ярьж болно. Мэргэжлийн үндэсний шатлсан бүтэц өөрөө юун дээр тогтдсон бэ гэхээр ерөөсөө мэдлэг, чадвар, хандлага гурвыг төвшинчилж үзсэн. Салбарын тухайн мэргэжлийн үн тий. Тэрийг гаргаж болно. Чадамж гэдэг зүйл чинь өөрөө энэ одоо мэргэжлийн үндэсний шатлсан бүтцийн нэг одоо гол компонент нь байгаад байна. Зүгээр л жижиг юм яриаггүй. Тэгэхээр энэ тогтолцооны хувьд бид нар энийг шатлаж төвшинчилж авч үзэх нь их чухал байна гэдэг асуудал. За энэ бол төр бодлогын төвшөнд бид нар нэг юм зүйл хийчихээ тий. За тэгсэн чинь бас нэг одоо ийм боломж байгаа даа. За хэрвээ бид нар энийг ингээд төвшинчилчих юм бол яг мэрэгшсэн хабын ажилтан гэдэг нь хэн байх юм бэ гэдэг асуудал байгаа тийм. За тэгвэл бакалавр төвшөнд хэн байх юм, магистрын хэн байх юм. Тэгвэл ажил дээрээ ингээд олон жилийн туршлага хөрөнгөлж аваад мэрэгсэн хабын ажилтан болсон хүн хэн байх юм бэ гэдэг. Маш олон юм ялгаанууд гарч байна. Одоо энэ хурлыг зохион байгуулж байгаа манай Мошба төрийн бас байгуулга юм тийм. Мошба төрийн бас байгуулга яг мэрэгсэн хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын ажилтан одоо үнэлж одоо тэр ажилтнуудыг ингээд бий болгож сертификатчуул гаргадаг байгууллага шүү дээ. Ганц л байгууллага Монгол тийм. За тэгэхээр одоо жишээлбэл одоо Мошба төрийн бас байгууллага яасан гэхээр яг энэ чадамжийн үнэлгээний тогтолцоо одоо үнэлгээний тогтолцоог нэвтрүүлээд за тэгээд тэндээ мэрэгсэн одоо хабын ажилтан чи юм бэ гэдэг зүйлээ ингээд гаргаж ирж байгаа. За бидний судалснаар бол яг мэрэгсэн хабын ажилтан бол мэрэгжлийн 5 6 дахь түвшинд байхаар харагдаж байгаа. Өөрөлдвөл мэдлэгийн тийм түвшинд буюу мэдлэг нь яах юм бэ гэхээр илүү их одоо хүнд туршлага түгээн дэлгэрүүл хүн зөвлөх чадвартай хабын хувьд олон жил ажилласан тэгээ үүнийгээ одоо олон хүнд ингээд түгээн дэлгэрүүлэх чадaltaй нэг юм хүн байна. Бид үнэлгээгээ яг тухайн хүний одоо туршлагыг ингээд яриулаад одоо үнэлгээн дээр тэг кейс яриулахад үнэхээр олон кейс үнэхээр олон одоо салбаруудад энэ хабын одоо үйл ажиллагаа хэрэгжүүлсэн тий тэгээд дээр нь сургах зөвлөх чадвартай юм чадвар нь угаасаа харагдаж байгаа. Тэгэхээр бид нар төвшин тогтоохоор төвшинг одоо ялгаж гаргаж чадах юм бол энэ нэг тэдгээр төвшин чадвар эзэмсэн хүн байна гэж тий одоо энэ хүн болвол үйлдвэр дээр хабын инженер хийхэд боломжтой. Энэ хүн болвол одоо тэр хабын соёлыг түгээн дэлгэрэх боломжтой гэдэг зүйлийг ялгаж харах юм боломж хүрдэж байгаа. За тэгээ энэ одоо үйл ажиллагааг бол Мошба эхлүүлсэн явж байгаа. За тэгээ энийг цаашаа бид нар бүр илүү дэлгэрэнгүй болгож чадах юм бол маш тийм том юм тогтолцоо одоо ач холбогдол бий болно гэж харж байгаа. За бидний одоо дараагийн өнцөг юу юм бэ гэсэн чинь за тэгвэл ингээ бодлогыг бид нар төвшинчил тогтоож ингээд одоо харах амжиг байгаа юм тий. Тэгвэл байгууллагууд яах юм бэ? Энэ гараагүй юм чи гэж бодож хэрэггүй тий. Энэ өөрөө мэргэжлийн үндэсний шатлсан бүтэц гэдэг бол үндэсний түвшинд байх боловч байгууллага өөрөө дотооддоо стандартчсан өөрийнхөө онцлогч одоо нийцсэн тэр стандартыг гаргаад түүндээ хүрэх түвшнийг хэрэгжүүлж болдог. За тэгэхээр одоо жишээлбэл энэ дээр би нэг юм санал зурсан байгаа. За энэ бол бас судалгаанд үндэслэж гарсан байгууллагын төвшөнд хямрал менежментийн тогтолцоо нь ямар байх юм бэ? Хин яаж оролцох юм те? Яг юу сурлах юм гэхээр тэр гол төвд нь хямралын одоо чадамжийн үнэлгээ гэж байна. Үнэлгээ өөрөө маш олон зүйлийг биднэрт өгдөг те. За хин ямар байгаа? Эцэстээ бид нар нөгөө хямралынхаа одоо тэр дүү гэдэг байгаа шүү дээ те.
BDS систем дотроо сайжруулалт хийхэд юу хэрэгтэй вэ гэдэг мессежийг өгж өгдөг гол одоо юм тогтолцоо. Тэгэхээр энэ тогтолцоонд суйрлаад бид нар хин ямар шийдвэр гаргаад хин оролцоод санхүүжилт нь яаж яваад тэгээд хідэн шатлалаар явах юм бол энэ хабын үнэлгээ гэдэг зүйл чинь одоо байгууллагын хабын чадамжийг одоо тогтолцооны хувьд сайжруулах вэ гэдгийг бид нар авч хэрэгжүүлж болно. Энэ болохгүй зүйл биш. Зарим байгууллагууд эхэлсэн явж дээ. За тэгэхээр нэг жишээ бол Эрдэнэт үйлдвэр маань аваа шүү дээ. 300 хямабын чадамжийн үнэлгээний ажилтан бэлдсэн. За тэгээд энэ чадамжийн үнэлгээний ажлуудыг яг өмнөх хэлтгэл дээр гарсны дагуу тий бид нар одоо үнэлгээ хийхдээ яадаг юм бэ гэхэлэр за энэ одоо цаашаа за энд бас нэг санал болгож байгаа нь юу вэ гэхэлэр яг үнэлгээний одоо процесс нь яаж явах вэ тий байгууллага дээр үнэлгээний хабын чадамжийн үнэлгээний процесс нь яаж явах вэ гэдэг бас санал зураг. За тэгэхээр зураглалын дагуу ингэж явхаар одоо хийх яаж хийх юуг бэлдэж явах юм ямар одоо материалыг ашиглах юм тэгээд юу ямар үр дүн гарах юм гэдэг зураглалуудыг санал болгож байгаа. За яг өнөөдрийн үед бид нар ингээ хабын үнэлгээ, хабын чадамжийн үнэлгээ юм уу одоо хабын үнэлгээ гэхдээ бид нар яадаг гэхээр дүрм журмаа бариад дүрмийн хэрэгжилт байна уу, орчин бүрдсэн байна уу, за чи хувцас өмсөн байна уу гэдэг ингээд яг тухайн одоо төлөвлөсөн хугацаандаа л ингээд шалгаад өнгөрчихөж байгаа тийм. Гэтэл нөгөө процесс чинь тэр алдаа аюул осол чинь процессын гараад байна гэж шүү дээ тийм. Тэгэхээр саяны өмнөх хэлтгэл дээр гарсан ч гэсэн хабын соёлыг яаж бий болох вэ? Хаб чинь өөрөө шалгадаг, торгодог тогтолцоо биш. Хаб өөрөө дэмжлэг үзүүлдэг. Тэгээ хинт ямар чадамж, хинт ямар зүйл дутагдаад байна, түүнд нь хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр л үнэлгээний гол үр дүн явж байгаа. Бүр тэгж ярих юм бол хилтэс нэгж цэхээрээ хинт ямар одоо дадал дутуу байна вэ те тэрнтэй яаж ажиллах вэ, хэн ажиллах вэ, түүнд ямар байдлаар туслах вэ гэдгийг одоо шийдвэр гаргахад нь одоо юу суур болдог энэ үйл явц бол үнэлгээ. За тэгэхээр чадамж гэдгийг бид нар зөвхөн технологийн үйл ажиллагаа гэж өрөөсөө ойлгож болохгүй. Чадамж бол бүх зүйл дээр, бүх мэрэгшил дээр, бүх салбар дээр байна. За энийг бид нар одоо хямабын чадамжийн үнэлгээний тогтолцоо болгоод байгууллагуудын түвшинд хэрэгжүүлэх боломжтой маа гэдгийг ингээд зураглаж харуулсан санал байгаа. За мэдээж одоо хямабын чадамжийн үнэлгээний энэ тогтолцооны нэгдэр хэрэгжиж эхлэх юм бол бид нар одоо ажилтан бүр тэр хямабыг хэрэгжүүлдэг хямабын соёлыг одоо өөртөө бий болгосон бусдад бий болгосон за нэг ийм одоо сайхан чадамжтай ажилтан гарч ирэх гэдэг юм тийм. За тэгэхээр саяны илтгэлийнхаа зүгээр одоо ерөнхий ингээд хэлэх санааг энд нэг базаж тавьсан байгаа. Ерөнхийдөө бид нар одоо хямабын бодлогыг хэрэгжүүлэх тийм одоо бодлого бид нар гаргаж өглөө гэхэд бодлогыг яаж хэрэгжүүлдэг гэдэг арга зүйн дэмжлэггүй бол энэ явдаггүй. Тэгэхээр энэ арга зүйн дэмжлэг гэдэг нь юу юм бэ гэхээр одоо хямабын чадамжийг үнэлж тогтоогоод түүндээ сурсан бодлого гаргаад явах ажилтны нэг бүрд ямар одоо дэмжлэг үзүүлэхээ ямар зөвлөмж өгөхээ яаж бид нар коуч хийх юм гэдэг энэ л одоо шийдвэрийг гаргаж ирэх гэдэг байгаа. Ийм цикл байна. Тэгэхээр саяны өнөөдрийн одоо та бүхэндээ хэлэх гэсэн мессеж юу вэ гэхээр бид нар төрийн бодлогын түвшинд хямабын мэргэжлийн түвшинд чадамж шатлалыг бий болгох нь илүү одоо оновчтой байна. Наривчилж харж чадах гэдэг нэг нэг санаа. Хоёр дахь нь бол энийг тэгээ заавал ингээд бодлого хүлээх шаардлага байна. Тэртээ дөрөв хууль гарсан. Тэртээ дөрөв бидний одоо шатлсан бүтэц гарсан. Тэгэхээр бид байгууллагын түвшинд энийг хийх боломжтой байна гэж боломжтой. Тэгээ энийг хямабын үнэлгээний тогтолцоо бий болгооч байгууллага дотор. Энэ бол зөвхөн үнэлээд хайдаг асуудал биш нэр бүтэн цикл үйл ажиллагаа байх хэрэгтэй байна гэдэг. Нөгөө талаар бид нар ажилтан яах юм бэ гэхээр өөрөө хямабыг хэрэгжүүлдэг дадлыг эзэмшихийн тулд одоо тэдэнд ямар арга зүйн дэмжлэг тусалцаа үзүүлэх юм, ямар зүйлийг байгууллага дээр хэрэгжүүлэх юм. Тэгээд би яаж одоо чадамжтайгаар одоо хямаба одоо авч авах вэ тий өөрийгөө аюулаас хамгаалах уу, бусдыг аюулаас хамгаалах вэ гэдэг дээр одоо эзэмшиж чадах юм аа гэдэг нэг ийм 3 поинтыг та бүхэндээ хүрэхийг зорилоо. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.